Сайн байцгаана уу? Та бүхэн ямар байв? Өнөөдөр би та бүхэнд гэртээ эсвэл цэцэрлэгтээ байгаа нь бараг бүх төрлийн ургамлын таяр дасыг үндэслүүлэх хамгийн сайн аргаар зааж байгаа гэж байна. Би бүх төрлийн гэж хэлэхдээ уймшаал бүх төрлийг хийж байгаа шүү. Энэ бол бараг хүн ярьдаггүйч маш их утга учиртай арга юм. Хамгийн сайхан нь ямар нэгэн тусгай үндэслүүлэгч эсвэл вандуын ус хачин шидэд ундаа хэглэх шаардлагагүй. Бидний хийх зүйлж бол таяр дасууд өөрсдөө үндэс гаргах төгс нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Хэрвээ дараа нь үндэслүүлэгч ашиглах хэсэл бас болно. Энэ нь үйл явцыг хурдлуулж явна. Гэхдээ энэ арга зөвхөн усаар ажилдаг бөгөөд розмарин, лаванда, жасмин, га, салви, потос, сарнай, инжир, улаанлол, нэмбэг, жүржгээд бараг дүүрсэшгүй осон ургамалд тохирно. Өнөөдөр бид супермаркетаас худалдаж авдаг 5-6 литрийн том усны савыг ашиглах болно. Зарим газар үнийг гарафа, эсвэл зүгэл том сав, эсвэл усны сав гэж нэрлэдэг. Хамгийн чухал нь энэ сав тунгаалах хялбархан тусаархдаг байх ёстой. Өмнөхний бичлэгдэр үзүүлсэн үржүүргийн аргаас илүү их хялбар арга зааж өгөөч гэж олон хүн надаас хүссэн. Тиймээс өнөөдөр би та бүхэнд илүү жижиг хэрэглэхэд хялбар хууль баяг авчирлаа. Энэ нь гистэй хүн бүрийн гарын дүр баядаг материал ашиглан хийхэд төгс тохирно. Юуны өмнө бид савны доод хэсэгт 6 см орчим өндөртэй жижиг усны сав үүсгэх хэрэгтэй. Савны ёроолд нүх гарахгүй байх нь чухал. Учир нь энэ хэсэг бидний усны нөөц болох юм. Тэр усны савны дээр бид хөрсний зориулалтаар 6-аас 8 см орчим завиулдаг. Хажуу талаас нь яг тэр 6 см-ийн өндөрт жижиг нүх гаргана. Энэ жижиг нүх нь илүүдэл усыг гатагшлуулах, мөн агаарыг эргэлдүүлэх хүрэгтэй. Бид ус дээд хэсэг хүртэл дүүрэхийг хүсэхгүй байна. Учир нь ингэвэл зүсмэлүүд ялцрахаа юустай. Одоо бид савны дээд хэсгийг хайчилж явна. Гэхдээ бүрэн салгаахгүй. Бид тагийг нэг талдаа холбоотоо нугас шиг үлдээж амархан онгойхож хааж болохоор болгохыг хүсэж байна. Хэрвээ та хайцлах шугамыг маркерээр өөрчлөн тэмдэгдвэл ил цэвэрхэн болно. Бид эргэдэг тагийг ашиглахгүй. Дотор нь сайн агаарж хягтай. Хөрсөнд нь голын илс ашиглаж болно. Энэ нь хамгийн тохиромжтой. Учир нь маш сайн ус шүүж давсгүй байдаг. Хэрвээ танд зөвхөн далайн илс байгаа бол ашиглаж болно. Гэхдээ давсыг нь арилгахын тулд хэд хэдэн удаа угаагаарай. Мөн перлит, вермикулит эсвэл үрслэгийн хөрсний хулимг ашиглаж дуусмаа. Эдгээр сонголтуудын айл нь ч төгс ажиллана. Илсээ дотор нь хийсний дараа хажуугийн жижиг нөхийг хөвөнгийн жижиг хэсгээр таглана. Ингэснээр илс гоожихос сэргийлнэ. Одоо хөвөнг байрлуулж илсээр нь туслаад хамгийн тохиромжтой байрлалд нь байрлуулснаа. Дараа нь үлдсэн илсийг өмнө нь тэмдэглэсэн хэмжээнд хүртэл хийж дуусгана. Хүүн ус агаар чөлөөдөр нэвтрэх боломжийг олгож хөрс гадагш гаргахаас сэргийлдэг. Дараа нь ёроолд нь ус гийж хажуугийн жижиг нүхээр ус гарч эхлэх хүртэл дүүргэнэ. Тэр үед усны төвшин яг хүрсэн газартаа байгааг мэдэх болно. Жижиг нүх бөглөрөөгүй эсхийг шалгаарай. Учир нь хэрвээ бөглөрвөл тусдар нь хэд их ус хөрөмтлөгдөж зүсмэлүүд мөөдөж болцсгүй. Одоо зүсмэлүүдэрг орчаая. Энэ удаа би розмарин ашиглах чагаа. Энэ нь эхлэхэд хамгийн тасархтай ургамлын нэг юм. Зүсмэлийн хамгийн тохиромжтой хэмжээ нь 10-аас 15 см-ийн урттай байх ёстой. Тэр нь харандаа шиг бүдүүн байх шаардлагагүй. Зүгээр л эрүүл, хагас модлог, хэд ногоон биш, хэд хатуу биш мөчр байхад хангалттай. Доод хэсгийн навчсыг авч зүрхүүн дээд талын навчсыг үлдээнэ. Хэрвээ хүсвэл зүсэлтийн сүрэнд бага зэрэг байгалийн алоэ вера гел төрөхөж болно. Учир нь энэ нь эдгэрэлтийг дэмжиж халдвараас сэргийлдэг. Гэхдээ заавал хийх шаардлагагүй. Дараа нь зүсмэлийг лонхны ёроолд хүргэхгүйгээр элс рүү зооно. Сүүлийн 6 см-д ус байгаа гэдгийг санаарай. Тиймээс зүсмэл яг нүхний төвшний дээр чихтэй боловч усаар дүүрээгүй хэсэгт байх ёстой. Энэ арга нь капилляри үзэгдэлийн ачаар залгах. Доод талын ус аажмаар элсээр дээш гарч чигийн төвшинг тогтвортой зүсмэлүүд ялзрахгүйгээр үндэс гаргахад төгс тохиромжтой байлгадаг. Санах ёстой хоёр чухал зүйлгээ. Нэгдүгээрт доод тасын усыг хизээч хапахыг бүү зовшоор. Давсар зайгүй шалгаж шаардлагатай бол усны мэрэ. Хоёрдугаарт шошны ус будаа зэрэг органик үндэс үүсгэгчийг бүү хэрэглээрэй. Учир нь ус зайвуулах бодвол мөөгөнцөр амархан үүснэ. Хэрвээ хүрсвэл шингэн үндэс үүсгэж хэглэж болно. Гэхдээ ирээдүйд асуудал үүсгэхээс сэргийлж органик бишиг сонворой. Мөн савыг гэрээштэй
Гэхдээ өдрийн гол цагт шууд нар тусахгүй газар байрлуулах хэрэгтэй. Өглөө эсвэл орой нар баг зэрэг тусаж болох ч өдрийн цагаар нарнаас хол баялган дээр. Учир нь дотор нь машийг хальж өртөс нүдийг шууд утгаараа чанаж болсошгүй. Хэрвээ та маш холон бүс нутагт амьдардаг бол савны тагийг онгорох орих нь хамгийн зөв. Ингэснээр жирийн цэцгийн сав шиг болно. Хэрвээ цаг агаар сэрүүн эсвэл дулаан бол чигийг идүү сайн хадгалахын тулд тагийг нь хаалттай байлгаж овно. Та бүр таг нь бүрэн хаагдахгүй байхаар дээр нь жижиг чулууд ойж болно. Энэ аргын нууц нь тохирсон температур чигийг хадгалахын явдал юм. Бидэнд 8 алуу хүртэл хөв чигшилтэй 20 градус орчим дулаан буюу 68 Фаренгейт орчим температуркаа орчин хэрэгтэй. Яг нарийн баг шаардлагагүй термометрч хэрэггүй. Саваг гэрэл сайда дулаан салхисихгүй газар тавихтал хангалттай. Хамгийн чухал нь элс хизээж бүрэн хадаж болох бо мөн үрслэгт огтортой орчинд байх ёстой. Одоо хамгийн чухал зүйл бол төвчээр юм. Үрслэгийг хэд хоногтудан гаргаж үндэс ургаас эсхийг шалгаж болохгүй. Хэрвээ тэгвэл шинээр ургаж буй үнсийг тасалж үрслэгийг гэмтэх болно. Ядаж 1 сар хүйтэн байвал 2-3 сарч үрслэгийг тайван ургах хэрэгтэй. Гейталын навшнууд нугаан хэвээр байвал бүх зүйл сайн байна гэсэн үг. Эцэст нь үндэс гарсан үед нь үрслэгийг хөрсөнд тайван шилжүүлэн суулгаж болно. Тэгэхэд дуусхаас өмнө би та бүхэнд суваг дээрээ баянга хэрэгэлдэг маш сайн үр дүнтэй нэг зүйлийг санал болгоё. Мөөгөнцрөөс сэргийлэх тохиромжтой бэлгээхэд маш хялдар байгалийн гаралтай мөөгний эсрэг бодис. Танд эрдөө 1 литр ус баг зэрэг нунтагласаа шанцаа ирэхтэй. Энэ үйл явц маш энгийн. Шанцаага 1 литр усанд хийж бөөгнөрлгүй болтом сайтер хотогнаа. Дараа нь холцыг цэвэр даавуу эсвэл нарийн шүүлтүүрээр шүүж шүршиг чиг бөглөрлөх ямар ч нунтаг үлдэгдлийг салгаал боллоо. Ингэснээр бидний байгалийн мөөгний эсрэг бодис бэлэн боллоо. Бид энэ уус малыг шүршигчээр шууд тайрсан мөчөр дээр 3-5 хоног тутамд цацаж мөөгөнцөр балан бактериас хамраалж өгнө. Энэ жижиг атх нь тайрсан мөчрийг эрүүл байлгаад маш их тусалдаг. Хөгц үсэхээс сэргийлж үндэслэх хөвийг мэдэгдэх хүүц нэмэгдүүлдэг. Ингээд л болслоо. Эрдөөнийг усны сав баг зэрэг элсээр та гэрийн нөхцөлд жижиг тайрцгийн сав өөрөө усалгаатай сав маягийн зүйлийг хийж болно. Энэ аргаар та розмарин, лаванда, сальви, жасмин, га, сарна, инжир, улаанлуул, цитрус жимс зэрэг бараг хүссэн ургамлаа үржүүлж чадна. Бараг л хүссэнээ үржүүлж байгаа. Энэ бол энгийн хямдхан маш үрдэнтэй арга. Мөн жижиг хэмжээтэй тул хаашаач амархан зөөж чигшлэг төвөггүй хянаж чадна. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол таалагдлаа дээр дарж суугт маань бүрдгүүлээд сэтгэл хэсэгт эхлээд ямар ургамал төрөш гэж байгаагаа бичээрэй. Латин Америкийн бүх үзэгчдэд мөн Испани болон дэлхийд даярх бүх хүмүүстээ онцгой мэнд хүргэе. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Сайн өрсөлдөтэй байгаарай.